За манайхаа. Асуулт хариултын базаа. Үүнээс хойш 7 хоног болгон хэдүүлээ. Асуулт хариулт баздаг нэг юм контенттэй болно. Тэгээд миний Instagram-ийн сторигоор дамжуулаад надаас хүссэн асуултуудаа хариулаад тэгээд тэр бүх асуултын хариултыг хэдүүлээ 7 хоногт нэг удаа базчээ заяа. За надад биштэй. Ирсэн асуултуудыг бүгдээ хамтдаа уншаад тэгээд хариулаад явчих. Шууд хариулаад явчихна. За эхний асуулт байна. Billy Carter гэдэг нэртэй аккаунт байна заяа. Өөртөө хэрхэн тэсвэр төвчээр суулгаж түүнийг амжилт болгох вэ гэсэн байна. За тэсвэр төвчээр гэдэг зүйлээр яг уу амжилт гэдэг зүйлийг бүтээхэд хэцүү гэж бодож байна би л. Тэсвэр төвчээр гэдгийг арай өөрөөр хэлэх гэсэн юм болов сахилах бат, дисциплин гэдгийг хэлэх гэсэн юм болов сахилах бат эсвэл тууштай байдал те. Яг уу сахилах баттай яг зорьсон зүйлдээ тууштай тийм байдал бол мэдээж хүнийг зорилгод нь хүргэн амжилтанд хүргэн. Гэхдээ яг энэ асуултанд би хариулах юм бол тэсвэр төвчээр гэдэг зүйлээр бол амжилтанд хүрэхэд бол хэцүү. Одоо ямар нэгэн ажил, ямар нэгэн сорилт, ямар нэгэн шин зүйл, сэтгэл мэдрэмж тэр болгоныг тисэж, төвчээл, гүрийгээл хийгээл, тисэл, гүрийгээл хийгээл ах юм бол тэр бол зүйлдээ чамайг burnout болгох эрсдэлтэй байдаг. Тэгэхээр бид нэр тэсвэр төвчээр гэхээсээ илүү яг зорилгоо тодорхойлоод юунд хүрэх гэж байгаагаа тодорхойлоод зөвхөн тисэх биш тэрийг урам зоригтойгоор хийдэг тийм байдлыг дотроо бий болгох нь арай илүү чухал хаа гэж бодож байна. Коври 21 гинэ. Яг 12-нд төлбөрөө хийж сургалтанд сууж чадаагүй ч гэсэн дараа нь орж болох уу? Манай CJ Hub-ыг ярьж байгаа шүү. Манай CJ Hub бол ингээд school платформ дээр байдаг юм community. Тэгэхээр хизээч орж ирж болно. Нэг удаа явагдаад өнгөрдөг сургалт биш. Хизээч орж ирэхэд ч байж л байна гэсэн үг. Төгс бэлэг гинэ. Бэцэг төгс бэлэг. Матай 6-гийн 33 гинэ. Энэ Библийн ишлэл над руу явуулж байгаа юм байна. Харин эхлээд түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гинэ. Өмнө хойно юу байгааг нь мэдэхгүй болохоор би яг бүр ойлгохгүй шүү. Гэтэ ер нь би яг Христийн шашингуй ч гэсэндээ Библийг бол урд нь уншиж үзчихсэн. Гэтэ бүтэн уншаагүй. Гэтэ ингээд ишлэл бүрэн юмнууд нь ухах юм бол бас айгүй гоё тийм утгууд хүнд тийм сургамжтай зүйлсүүд айгүйх байдаг юм байлээ. Яг тэр одоо шашин гэдэг зүйл рүү биш зүгээр ингээд хүний амьдралд байдаг зүйлээр ингээд авч үзээд харах юм бол ер нь бол бас гоё юм байдаг юм байл шүү. За, e-commerce хийн байна уу? Хийж байна уу гэж байгаа юм тий. Ботгшин хийж байгаа. Миний бизнес явж байгаа. За, Kylie 07 гинэ. Таны одоо хамгийн ойрын зорилго юу вэ? Миний хамгийн ойрын зорилгыг бол та хэд маань бүгд мэдж байгаа. Би геймер байхаа болсон. Би сургалт гэдэг салбар руу орсон. Сургалт хийгээд хүмүүст сургалт өгөө явж байгаа. Тэгээд энүүгээрээ би яг юунд хүрэх гээд байна вэ гэхээр дүүнэрийг, залуучуудыг бүгдээрээ өөрсдийнхөө юу хийх ёстой, яах ёстойгоо мэддэг, зорилгоо мэддэг. Тэгээд эерэг сэтгэлгээтэй, эерэг хандлагатай тийм залуучууд болж хувирасай л гэдгийг хүсэж байгаа. Би өөрийнхөө сургалтаар дамжуулж тэ. Тэгэх юм бол энэ нийгэм аяндаа бас гоё тал руугаа эргэх, гоё зүйл бий болох боломжтой юм болов уу гэж би бодоод энийг зорж байгаа. Энэ гэхдээ зорилго гэхээс илүү миний одоо зүгээр ойрын зорилго гэхээс илүү баг энэ миний амьдралын зорилго. Зүгээр ойрын зорилго бол биш. Энэ миний амьдралын зорилго, энэ миний мөрөөдөл. За, хувь хүний хөгжлийн хамгийн гол зүйл юу гэж боддог вэ? Хувь хүний хөгжлийн хамгийн гол зүйл бол суралцах чадвар. Өсөн нэмэгдэх сэтгэл зүй. Growth mindset. Хэрвээ суралцах тийм чадвар, суралцахыг хүсдэг эрмэлзэл, тэгээ өсөж сайжраа гэдэг тийм хүсэл эрмэлзэл байхгүй бол хувь хүний хөгжил гэдэг зүйл анхнаасаа үүсэхгүй. Тэгэхээр тэрий хамгийн гол суурь нь бол миний хувьд бол суралцах гэж бодож байна. Нохой бол нохой уу? Нохой бол нохой. Нохой бол нохой уу? Нохой бол нохой юу гэж суудаг юм уу? Окей. Ага та яаж бичлэг хийж сурсан бэ? Бичлэг хийхийг надад хэн ч зааж өгөөгүй. Би анхан шатны ойр зургийн ядаж screen record хийдэг програм ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг бол YouTube-ээс авч ирсэн. Edit хийхийг бол ер нь бол миний ажилтай холбоотой. Edit, аудио edit, видео editing програмууд дээр тодорхой хэмжээнд ажилладаг байсан учраас тэр бол миний давуу тал байсан. Бусад яг YouTube гэдэг орчинд, social орчинд контент хийхэд зөвхөн тэр видео edit, аудио editing програмаас гадна өөр тусдаа маш олон зүйлүүд байдаг те. Тэднийг бол ерөнхийдөө би тэгэл өөрөө бие дааж судалж явж байсан да. Гэтэ аюу их хугацаа орсон. За, Apple доллар яаж хийх вэ мэдхүү? Apple доллар. Apple Pay рүүгээ юу? Доллар яаж хийх вэ гэж юу? Хэрвээ чи Apple Pay хэрэглэж байгаа бол Apple Pay дээр чи Visa юм уу Mastercard холбогдсон байгаа. Тэнд заавал доллар хэрэггүй.
Чиний тэр дансанд чинь тэр картанд чинь байгаа төгрөгийг л зүгээр шууд тухайн өдрийн ханшин одоо $1 хэдэн төгрөг байгаа нь тэрийг хөрвүүлээл доллар болгоод гаргаад авчдаг. Тэгэхээр чи заавал төгрөгийг доллар болгож солиулаад долларын дансанд хийж мэйг тийм зүйл байхгүй шүү. Тийм зүйл ямар ч хэрэггүй. Өөр улс руу явж бизнес хийх үү гинэ. Үгүй ээ. Миний зорилго, миний мөрөөдөл бүх юм Монголд байгаа учраас би Монголдоо л хийх байх. Яаж өөрийгөө таньж мэддэж өсөн дэвших вэ? За энэ бол их олон юм ярина. Энэ дээр бол маш олон юм ярина. За эхлээд чиний зорилгыг ярилцсан гэсэн үг. За тэгээд чиний мөрөөдлийг ярилцсан те. Хэрвээ тэр мөрөөдөл зорилго чинь тодорхой биш байх юм бол чамайг өөрийг чи ухаж эхэлнэ. Чи яг ямар онцлогтой хүн, чи яг ямар үнэт зүйлтэй хүн, те? Ямар хүн байхыг хүсдэг. Тэдний чинь ярилцж ижил гаргаж ирнэ дээ. За, burnout хийсэн үедээ яаж эргээд сэргэлттэй босох вэ? Арга чаргаасаа хуваалцаач. За, burnout гэдэг сэдв бол ерөнхийдөө хүн ядраад байгаа ч юм шиг те. Эсвэл нэг юм бүтээмжгүй болоод байгаа юм шиг гаднаа илэрдэг. Гэхдээ яг үнэндээ цаана юу болдог гэхээр ажил чинь хийж байгаа зүйл чинь системгүй. Одоо чи зүгээр л ингээл нэг мотивашнл байдлаар хийдэг те. Гинт нэг хиймээр санагдахаараа хийдэг. Тэрнээс яг ингээд тогтсон систем байхгүй те. Хизээ юу хийх үү гэдэг зүйл байхгүй учраас цагийн менежмент алдагдана, энерги чинь менежмент алдагдана. Тэгээд дээрэс нь тийм байдлаар системгүй байдлаар хийж байгаа зүйл чинь үр дүнгээ бага өгнө. Тэгээ үр дүнгээ бага өгөнгөө чиний хүлээлтэнд хүрэхгүй болохоор сэтгэл зүйн хувьд дахиад ингээд тэндээсээ урам авч чадахгүй болоод тэнгуүлээ эргэлзээ гэж зүйл үүснэ. Тэгээ энийг би яг зөв юм хийгээд байна уу, буруу юм хийгээд байна уу гэдэг. Тийм их зүйл болдог. Тэгэхээр ер нь бол burn out-гүй ажиллахыг хүсэх юм бол өөрийнхөө ажиллах системийг бий болгох. Тэ? Ямар арга барил надад тохирох юм. Тэгээ миний яг зорилготой одоо уялдах нь ажлын одоо тэр frequency давтамж те ямар байх хэвтэй. Тэр мэрийг бүгднийг тооцоолж жагаад өөрийнхөө системийг босгох хэрэгтэй. Хэрвээ яг одоо burnout болцсон байгаа бол тэндээсээ гарахын тулд чи хэсэг зур түр амар. Тэгээ амрахтаа чи контент бүтээгч эсвэл ямар нэгэн тийм бүтээгч хүн гэдэг утгаараа биш зүгээр үзэгч зүгээр энгийн хүн гэдэг мод дээр тархиа түр тавьж байгаа л зүгээр ингээд оршин байгаа. Жохон өөрөөгөө нэг юм тэ ядарсан байгаа сэтгэл зүй тархиа жоох ингээд тавьшруулад амрах зайг нь өгч хэсэгхэн зур. За тэгээд эргэж ирэхдээ харин хамгийн гол нь түрүүний миний ярьсан те ажлын систем гэдэг зүйлээ бий болгоод ажиллах юм бол хамаагүй дээр. Та хэдтэй вэ? 35 та юу гэнэ? Амар дөхлөө. YouTube-에 буцаад хийх үү нэг ч видео. Би YouTube-에 хийж байгаа. Гэхдээ би дахиж гейминг видео хийзээч хийхгүй. Моги гейминг гэдэг сувг тэнцэнэ тэгэл үлдэнэ. Бүх хуучны тоглоомын бичлэг бүгдээрээ тэнцэнэ хадгалагдана. Тэрний бүх бичлэгийг би хийзээж устгахгүй, архивлахгүй, тэр сувгийг зарахгүй, нэрийг өөрчлөхгүй тэр зүгээр ингээд миний тэ өчнөө олон жилийн легасыг үлдээж байгаа тийм дурсгал болоод ингээд YouTube дээр үрдүүлтнэ. Подкаста хизээ эхлэх вэ? YouTube-д тавигдах уу гэнэ. Подкастыг бодож байгаа. Гэхдээ яг юуны төлөө яаж хийх үү те? Хинүүстэй хийх үү? Ял зөндөө төлөвлөх юм байна. Дээрээс нь надад баг хэрэгтэй байна. Техникийн зарим нэг асуудлууд гэл. Жохон хугацаа орно. Тэгээ одоо хийж байгаа ажлуудтайгаа маань давхцаад байж болохгүй гэл. Юмнууд байна. Ямар ч гэсэн төлөвлөгөөнд бол байгаа. Юм асуухгүй зүгээр л амжилт хүсье гинэ. Баярлалаа бро. За хэр завтай байна да? Амар завгүй байна. Би бүр маш их юм хийж байна. Би YouTube-ийн контентуудыг хийж байна. Одоо энэ сувгаа би буцаага сэргээх хэрэгтэй шүү дээ. Тэгээд энүүгээрээ дамжуулаад би хүмүүст хэрэгтэй зүйлийг өгөх хэрэгтэй шүү дээ, тэ. Тэгэхээр энэ дээр юм хийж байна, Instagram дээр юм хийж байна, CJ Hub дээр юм хийж байна. Тэгээд дараагийнхаа юмыг төлөвлөж байна гэл. Айгүй их юм байна оо. Хүсэл мөрөөдөл хамгийн чухал шүү бро гинэ. Yes, үнэн шүү. Хүсэл мөрөөдөл гол нь тэрийг зөв болох те. Чиний өөрийн чинь хүсэл мөрөөдөл мөн үү? Эсвэл чи зүгээр хин нэгний ярьж байгаа хүсэл мөрөөдлийг сонсонгуутлаа гоё юм шиг санагдаад энэ яг л миний хүсэл мөрөөдөл юм байна гэдгийг тэнгүүтлээ хүний хүсэл мөрөөдлөөр амьдраад байна уу гэдгийг бас нэг өөрөөсөө сайн асууж үзээрэй за. Хүний мөрөөдлөөр амьдарч явдаг хүмүүс айгүй их байдаг шүү. Ойрын 20 жилд хамгийн топ мэрэгжил. За 20 жилээр нь төлөвлөхөд бол арай л том тоо байна. Яагаад тэгэхээр энэ ямар хурдтай өөрчлөгдөж байгаа лээ те энэ нийгэм эдийн засаг улс төр те тэгэхээр за нэг 5-10 жилээр л бодъё л да. Тэгэнгүүт за би амар энгийнээр бодъё заяа. Бүр ингээд батны те. За мэдээж хүн гэдэг амьтан амьд байгаа юм чинь яг хүн өвдөн. Тэр үед эмчлэх юм чинь хэрэгтэй байх. За хүн гэдэг амьд амьтан амьдарч байгаа нөхцөлд нийгмийн харилцаа үүснэ. Нийгмийн харилцаан дээр юу байж болох вэ? За хууль эрх зүйн орчин. За дээрэс нь ямар нэгэн гэмт хэрэг үлдэгтгэл баг. Тэгэхээр тэ одоо цагдаа хүчний байгууллагууд за тэгээд хүн гэдэг амьтан байгаа цагт хувцас хунар өмсөх байх те. Тэгэхээр дизайн. За тэгээд энэ нийгэм гэдэг зүйл өөрөө оршин тогтножгол байгаа бол хүмүүс
бүтээн байгуулалтыг тасралтгүй хийн, барилгажилт юу гэдэг те. Тэгэхээр барилгын чиглэл, инженерчлэл, шинжлэх ухаан, спорт гэдэг зүйл хүн амьд байгаа цагт байж л байна. Урлаг гэдэг зүйл хүн амьд байгаа цагт байж л байна. Тэ. Гэх мэтчлэн бодох юм бол ер нь бол байх бах. Гэхдээ энэ дундаас яг топ эрэлттэй байх зүйл юу вэ гэж бодох юм бол AI-аар орлуулж болшгүй зүйлүүд л байх та. Зарим мэрэгжлүүдийг AI-аар орлуулах боломжтой болчихлоо шүү дээ. Тэнгүүд AI гэдэг зүйлээр орлуулах боломжгүй мэрэгжлүүд эргээд одоо тэр хүн дээр яг зөвхөн хүний ур чадвараар бүтдэг те. Хүн гэдэг зүйлээр хийгддэг тэр гоё юмнууд байгаа шүү дээ. Тэд нар л баг. Одоо жишээ нь эмч. Эмчийг бол хүн л хийн. Харахандаа тэгж тийм химэл оюун ухаантай робот гарч ирээд хүнийг онцлоод имжлээд байх бол тэр бол нэлээд холын ирээд байх те. Тэгэхээр эмч байна. Гэх мэтчлээ ингээд бодоод үзвэл гарч ирнэ бро. Эхэлж байснаас нь л үдсэн одоо ингээд байж байгаад нүнхээр бахархаж байна. Удахгүй уцтай болно тэгээд community-д орно. Баярлаа. Та ингээд YouTube хийхгүй байсаар байгаа 500k орчуул яах вэ? Вау, тэгвэл нэрээ солиот юм те. Миний тэр Mogi Gaming сувагч нь 420 мянга байгаа. Тэгснэ юу ч хийхгүй, тэгснэ 500 орчуултэй. Тэгснэ юу ч хийхгүй гэсэн хамгийн амар сая өрөнгөтлээ Gold Play бат авчлах. За. Зөв жоохон мөрөөдсөн. Зөвхөн content growth биш өөрийнхөө хийдэг бизнесийн талаар сургалт явуулах уу. За би бизнес гэдэг зүйлийг бол өөрөө сураал явж байгаа тий. Тэгэхээр би арай тэгэж хүнд заах хэмжээний бол болоогүй. Яг ингээ заах юм бол хүмүүст зааж өгөх юмнууд бол зөндөө байгаа л та. Гэхдээ миний өөртөө тавьж байгаа цензур гэдэг зүйл юу вэ гэхээр тэр зүйлийг тодорхой хэмжээнд мастерлчаад бүх юмыг мэддэг болчоод олон талаас нь хараад ямар бэрхшээл, ямар нөхцөлд яах мэдгүй тэр зүйлүүдийг би өөрөө угаасаа чаддаг, мэддэг болцсон хонол би хүнд заана гэж боддгийн. Альва зүйлийг. Тийм учраас болоогүй. Та өөрийгөө хэр сайн хүн гэж боддог вэ? Өөрийнхөө хэр сайн гэдгийг бодхоосоо илүүтэйгээр надад л өөрийнхөө сул талуудыг өөрөө мэдгүй, өөрөө харж чадахгүй бусад хүмүүсийн фидбек шүүмжүүдээс олж хардаг тэр blind spot-ууд байна шүү дээ. Тэднэрийгээ олж тэн дээр ажиллаж илүү сайжрах нь надад илүү чухал юм шиг байна. Тэгэхээр зүгээр өөрийнхөө сайн гэдгийг бодоол тэрэндээ баярлал, багтаал, бардаад суугаад ахтаа биш. Дахиад улам яаж сайжрах вэ? Дутуу зүйлээ яаж нөхөх үү гэдэг дээр арай илүү боддог. За ингээд ерөнхийдөө хүмүүсийн асуултууд бол базагдчихлаа. Гэтэ одоо дараагийн 7 хоногийн асуултууд бол илүү сайжраад, чанаржаад илүү чухал арай тийм хэрэгтэй, нухацтай асуултуудыг асуугаад эхлэх болов уу гэж би гордож байна. Тэгээд тийм асуултууд байвал бас сайн байна. Тэгээд хинтээ хэрэгтэй шүү дээ, тий. Чийж хариултаа авчин дээрэс нь энэ үзэж байгаа хүмүүс маань ч гэсэндээ бас шинэ ойлголт, шинэ юм олоод мэдчихнэ, тий. Тэгэхээр ингээд би ганцаараа юм яриад байх биш, тий. Та хэдийн мэдмээр байгаа зүйлийг би чадлынхаа хэрээр мэддэг бол хуваалцаад мэдхгүй бол мэдгүй гэлээд мэдээд олчих боломжтой зүйлийг олж мэдээд хариулаад яваад байвал бүгдээнд нарай хэрэгтэй контент хаа гэж бодсоо. Тэгээд тийм ээ 7 хоног болгон энэ контент хийгдэн. Гэхдээ тэр 7 хоног болгон хийгдэх контентуудын дундуур бас ингээ бусад сонирхолтой контентууд миний та нарт өгч чадах зүйл тэгээ миний үзэл бодол энэ нийгэмд болж байгаа зүйлийн талаар сэтгэгдэл те. Тиймэрхүү юмнуудыг бүгднийг оруулж явах болно. Тэгээд subscribe хийгээрэй, хонхоо дараарай. Тэгээд мэдээж хөгжмөр байвал, сайжрамаар байвал, суралцмаар байвал, өөрийгөө нэмээр байвал, хин гэдгээ олж мэдмээр байвал манай энэ одоо камер дээр ч харагдахгүй л хата тий. CJ Hub руу ороод ирэхэд бол нээлттэй $1 орж ирээд эхний суурь ойлголтуудаа бүгдийг авах боломжтой. Тэгээ доор description дээр линк нь байгаа. За тэгээ бүгдээрээ дараа чимжлэгээр уулзцгаая. Тэр баяртай.